Дамбдаржагийн намсраа жамуухын өчил. Найман зууны тэртех жамуухын ширэлтэйгүр өнөөдөр талын булжмарж иргэж их нутгийн ноён салхинан гутаасан хялганы толгой гуниг тайхан бүхэлдэж тэр газрын цэжийг аниртан чагнаваас Монгол эрсийн нөхрөлөл гунигт хагцлын тухай эмгэнэл түүхийг өгүүлнэ. Олон аймагуудын цустай тэмцэл талын язгууртнуудын өрсөлдөөн Тэмүүжний ялалтаар төгсөж байсан тэр жил хаан жамуух нөхөддөн баригдаад Чингисийн өргөнөө хүргэгдэж ирлээ. Богд эзэндэн халдсан боол иргэдийг Чингис хаан өвс ногоо хүрэнтэл цаазалж жамуухыг суллаад өгүүлрүү. Эвэй эвдрэлцэж олонтаа бүдэлсэнж амийг чинь хэлтрүүлээ хаан анд минь. Эгнэгт нөхрөлөн баттгаж эгүүрт хамт түшилдсэн шүтэлцэж явтугаач гэж өршөөлийг үзүүллээ. Гэвч нас сүдрид дундаан төрсөн биеийнхэн хүч чадал төгөлдөрчсөн хаан жамуух хариучлаа. Өндөр их хаан судалдаан чи заларч өрлөг 9 жанжны чинь тоо бүрэн байхад би илүүдхгүй зай хаан анд минь. Чамд зай тавьж өгье. Үндэс мөчр бөхтэй хорхоногийн саглагар мод шиг цэцгэлж ганхаж явсан юмсан. Өлийн хонгор салхийг минь ямар тэнгэрийн зарим бохорогдсныг бүү мэд. Адгаг санаа тэмийн үгэн давтаж андагай тангарагаа нятсан цагаас хойш тавилан заяаны хувь төрөхт улам бүр шахагцсаар хаан анд чиний өмнө хурж ирлээ. Анд минь чи болгоогтун. Тэнгэр тос наран мандуул газарт гам болж гал шатна. Монголд 2 хаан байвал дажин самуун тасрахгүй. Олон дайн доройлон явж чадал хүчиндээ эрдэж явснаа санахад чиний элдэн дор явахыг би хизээч төвчихгүй. Нэгэнтээ дийлдэшгүй хүчийг олсон анд чи миний ч зарилгын дор явахыг бас төвчихгүй. Чи бол Тэнгэрийн бөө Шатрабаатрууданд тэгсэн Чингис хаан. Би чамтай зэрэгцэж аргагдсан хамаг Монголыг захирах гүр хаан жамуух. Гурван түмэн цэргийнхээ ялалтын ухаагаар далан балжуудад чамааг шахан сандаргаж явсан домогт тэр жамуух өнөөдөр хаан анд
чиний төлөө орчлонгоос халихаар шийдлээ. Дээр тэнгэрт нар нэгэн байг. Дэлгүүн болдгийг игүүлэх сар бас нэгэн байг. Дэлхий газарт минь хаан бас нэгэн байг. Өсөх насандаа онны мөсөн дээр шагалцсан наадаж өдгөө идэр цагтаа бүхэн Монголын хувь заяанд холбогдсон чи бид хоёр нэг нарны дор хязаач багтахгүй. Учир иймд хоёр их хаан, хоёр их баатар, хоёр Монгол эрийн ёсоор энэ хэргийг нэгэн тийш болгоё. Хаан Жамуухын суу алдрыг даяар Монгол мэднэ. Энэ нэр сүрээрээ чиний хаан алдрыг өндөр төргөөд өөрөө би амиа төвчээ. Олны санаа буу хоёрдог. Улмын өвдөг дорчин өөрийгөө би эвж өгье хаан анд минь. Чиний нэр улам магуу болог. Гүр хаан Жамуух өөрөө чамд сөгдлөө гэдгийг мэдээд хамаг Монгол 4 зүг 8 зохист чиний алдар урд хожид үзэгдээгүйгээр дуурсагдах болно. Нэгдсэн их гүрнийг нэг гарт хураан захируулахын тулд нэг нь өчиж нөгөө нь хагацъя. 9 хөлт цагаан туг дайн тулааны хар сүлдэнд чинь хоёуланд нь сөгдөн гуй хаан анд минь. Чи намайг өршөөхтөн цаацалж өршөө. Би чамтай нөхөрлөе. Нөхөрлөختөн хүч нөхөрлөе. Хүчрэхэг гүрэн өнөмөн хоршихыг бэлэгдэж хаан биеэрээ тогсултыг чинь дахи. Эзэн тулсын төлөө миний өргөх өчүүхэн энэ хувь багадах учрыг Тэнгэр мэднэ. Одоо чамайг дийлэх хүчтэн газар дээр үвэ. Чиний баатар цэргүүдийн өмнө хинч тэсэн твчиж чадахгүй. Харин дайсан хатгалтыг санаархвал Монгол цэргийн дахир сэлмээр дэлхий дайдыг номлон хэмжигтэн. Дорн зүгт нар хаанаас манддгийг очиж үзэхтэн. Өрн зүгт нар хаан шингэлгийг хурч мэдэгтэн. Бас их төр эзэнт гүрнийхээ хэргийг эмсийнхээ үгтэй хутгалдан зөвшөгч надаар төгсгөл болог. Энэ мөчөөс хойш хаан Жамуухын алдар урван төслөгч хэнийг ч болов төрийн цэрлэл цаац үл тойрохын хууль болог. Очих өчлөө минь гүйцлээ хаан анд минь. Өшөө хорсол уцалсан хамгийн бэрх цагтч өөлөн ихийн сүү цусгүй байсныг санаж цус гаргалгүйгээр намайг алуулгатав. Өтөр түргэн тонилгогт. Түүхийн хүрд
саад дотгоргүй орчиг. Чингис хаан хэсэг бодлогошорсноо тэргүүнээ өргөж шадраг хүмүүсээ дуудаж зарлиг болголоо. Хаан Чингисийн зарлиг биш гэдгийг мөнх тэнгэр сойрох тугай. Баатар Жамуухын сүүлчийн өчил гэрээсийг биелүүлж цус гаргалгүй хүлэгтэн анддаа бэлгэлсэн алтан бүсийг минь бүслүүлж аргамаг сайхан хүлгээр хаан Жамуухыг дахиж агсах зэвсэг хоёг дуулгын насаан Хүлэг баатрын ёсоор оршуулагтун. Эр хүн нөхөрлөхөд хад чулуу хайлж урсч болдгийг эр хүн эвдрэхэд хан тэнгэр хагарч цуурч болдгийг түмэн үе сантугай. Ийхүү айлдан эргэхэд Чингис хааны ов товхон буурал суусан армаг тармаг сахал дээр нулимсан тосол гялтганж байлаа. Хаадын зарлиг ёс ороо болж мөнх тэнгэрийн таалалд нийцлээ. Найман зууны тэртех Жамуухын шарил дээгүүр эхн нутгийн аян салхи гуниг тайхан гэсвчилж нөхрийн тухай үгсийг хялганы бутан шивнэн 90 зуунд илгээн.